Дараагийн мэдээлэл танилцуулъя. Эмэгтэйчүүдийн элит спортын орлого 2 тэрбум $. Давсан байна. За тоглолтын борлуулалтын орлого болон за түүний хажуугаар зохион байгуулагддаг элдв арга хэмжээнүүдийн орлого бол ихээхэн нэмэгдэж байгаа юм байна. 2024 онд энэ орлого нь $188 тэрбум байсан бол 2025 онд бол $135 тэрбум болж хүснэ гэдгийг мегмар гарагт Deloitte компани зүгээс гаргасан тайландаа онцлсан байна. За энэ 4 жилийн дотор бол эмэгтэйчүүдийн элит спортын орлого 240%-аар өснө гэсэн үзүүлэлт юм байна. За дээрэс нь энэ Deloitte компанийн хувьд 2022 онд бол энэхүү зах зээлийн үнэлгээг $692 сая гэж үнэлж байсан бол энэ үнэлгээ масар их өссөн гэдгийг эндээс харж болохоор байна. За Deloitte компанийн хувьд дэлхийн давцанд одоо эмэгтэйчүүдийн спортын төрөлд ингэж гялцсан амжилт үзүүлж байгаа. За түүний дагаад тамирчдын арилжааны ашиг сонирхол нь бол улам нэмэгдэж байгаа. За үүнийг дагаад бол энэ одоо эмэгтэйчүүдийн спортын бол хэдийгээр нөөц нь хязгаарлагдмал байгаа ч гэсэн янз бүрийн тэмцээн, лиг, клубүүд, тамирчид бол ихээхэн ашиг одоо авах боломжтой ийм хүлээлтээс давсан ийм түвшинд бол байгаа байна. Тэгээд ийм учраас энэ салбар бол ойрын ирээдүйд хараагүйгээр их хэмжээний одоо амжилтанд хүрэхээр байна. За цаашдаа хөрөнгө оруулалт, зоригтой арга хэмжээ авах юм бол энэ салбар бол илүү хөгжих боломжтой гэдгийг харуулж байна. За ер нь эмэгтэйчүүдийн орлого олдог хамгийн одоо орлоготой спортын төрөл дотор бол сагсан бөмбөг, хөл бөмбөг багтаж байгаа юм байна. За энэ удаа бол бас эмэгтэй тамирчдын орлого, ашиг орлого, энэ салбарын орлогыг нэмэгдүүлэх томоохон үйл явдлууд болох гэж байна. За Их Британд 2025 онд болох эмэгтэйчүүдээр регбигийн дэлхийн аварга болно. За энэ бол борлуулалт нь бол тасалбарын борлуулалт нь аль хэдийн ихсэн. За энэ бол дээд хэмжээнд одоо тогтоохоор хэмжээний тасалбарыг борлуулж чадсан гэж үзэж байгаа. За 2027 онд Бразил улсад болох эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бас болно. За энэ бол энэ зах зээлийг бол цаашдаа хөгжиж байгаа орнуудын зах зээл рүү тэлэхэд маш чухал үүрэгтэй байна гэж үзэж байна. Одоо цаашдаа бол эмэгтэйчүүдийн энэхүү спортын зах зээлийг хөгжүүлэхийн тулд зөвхөн зохион байгуулалт арга хэмжээ явуулах нь бол хангалттай биш. Зохион байгуулалтууд зоригтой байж аваргын титэм хүрсний дараа ч гэсэн хөгжөөнд дэмжигдийг татан оролцоог нэмэгдүүлэх шинэ арга замыг хайх ёстой гэдгийг Deloitte судалгааны байгууллагын компани бол онцлон дурдсан байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.